Кирилл Тюрёшин 1996 онд Пятигорск хотод төрж өссөн. Тэрээр бага наснаасаа тунхаа байсан бөгөөд булчин мас нэмэх гэж маш их хүсдэг байжээ. Кирилл цэрэгт явахын өмнө 3 жил тасралтгүй фитнесээр хичээллэж багагүй мас нэмсэн байдаг. Гэвч цэрэгт дэглэн барьж олигтой бэлтгэл хийж чадаагүй улмаас тэрээр бүх нэмсэн масаа алджээ. Энэ явдал түүнийг маш их цочирдуулсан бөгөөд цэргээс ирээд синтол тарьж өөрийн трансформацаа эхэлсэн гэдэг. Кирилл сошиал ертөнцид алдартай болохоос өмнө энгийн харуулаар ажилладаг байсан. Гэсэн хэдий ч түүний гар томрохын ирээр Кирилл олон танигдад цаашид харуулын ажил хийх шаардлагагүй болжээ. Тэрээр маш олон хүнд танигдсан бөгөөд интернетээр мэдлэгээ дамжуулж мөнгө олдог. Яаж вэ гэвэл хоёр угсраа цохилтын араас апперкот хийн төрсөн өдрийн мэдлэгээ дамжуулдаг. Не забывай, что в любой момент можешь получить двоечку через апперкот. Кириллийн энэхүү мэдлэгээний захиалга нь ар араасаа цуурч заримдаа захиалгаад ирэхгүй бүр дарагддаг. Кирилл Тюрёшин сошиал ертөнцид мартагтаад ирэхээр миний бие муудлаа, миний бие халуураад байна, миний гарыг тайрах гэж байна гэх мэтээр сенсац буюу хайп хийдэг. Мэдээж түүний гар эрүүл бус, улаалттай, өрөвсөлтөй харагдаж байгааг та бүхэн анзаарсан бах. Маш олон хүмүүс болон эмчнэр түүнийг удахгүй гараа тайруулна гэж байсан боловч өнөөдрийг хүртэл Кирилл Тюрёшин зүгээр явж байгаа. За манай сууг бол бодибилдинг, фитнес, хүчний спортын танин мэдхүн сууг. Кириллийн гарандаа тарьсан зүйл бол яг үнэндээ синтол биш. Түүний гарандаа тарьсан зүйл бол гэртээ гар аргаар найруулсан энгийн оливын тос, бензилийн спирт, лидокаины холимог юм. Америкт синтол маш үнэтэй байдаг. Кирилл шиг болохын тулд литрээр тарих шаардлагатай. Энгийн дэлгүүрийн харуул залууд тийм хэмжээний мөнгө байхгүй байсан учраас ийхүү гэртээ гар аргаар синтол шиг тосон тариа хийхэд хүржээ. Тэгэхээр синтолын үндсэн бүтцэд дундаж гинжид триглицерид буюу кокосын тос ордог. Синтолог 1990 оноос хойш бодигийн тамирчид булчингийн хэлбэрээр засахад ашиглаж эхэлсэн. Синтолог цээж юм уу нурууны булчин руу хийж болдоггүй. Учир нь масл учраас тэгш хэлбэртэй болгоход маш хэцүү байдаг. Ийм учраас синтолог гол төлөв мөр 3 толгойд 2 толгойд гэх мэт жижиг булчин руу тарьдаг. За үүний баталгаа олгож та бүхэнд алтан үеийн бодибилдингийн тамирчдын зургийг орчин цагийн Мистер Олимпийн тамирчидтай харьцуулъя. Орчин цагийн тамирчдын мөр 2 толгойд 3 толгойд булчин, цээж нуруу гэх мэт маш том булчингаас бараг илүү том харагддаг болсон. Харин алтан үеийн бодигийн тамирчдын хувьд бол мөр 2 толгойд 3 толгойд гэх булчин, цээж нуруутайгаа харьцуулахад илүү пропорцтой байсан байна. Синтолог тарихад булчингийн утасны завсар орж булчин тэр даруйдаа хөөж хавдсан мэт болдог. Энэ нь булчин хүчтэй ажиллах чадвартай болохгүй. Нэг ёсны юм жигдсэн юм шиг л харагдуулдаг. Харин мэрэгжлийн тамирчид үүнийг маш нарийн мэрэгжлийн эмчээр хийлэгдэг учраас анзаарагддаг. Гэсэн хэдий ч орчин цагийн топ бодигийн тамирчид бүгд синтолыг аль нэг хоцрогдож буй булчиндаа хэрэглэж байгаа. Ямар ч орчин цагийн топ тамирчин синтолыг хэрэглэж байгаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй. Хэрвээ хүлээн зөвшөөрөх юм бол маш олон шүүмж ирэх болно. За харин одоо эргээд Кирилл Тюрёшины тухай ярив. Миний бодлоор Кирилл цаашаа тариагаа зогсоохгүй бол хизээ нэгэн өдөр абсцесс болж гарын дах булчингаа тайруулах шаардлага үүснэ. Грег Валентино болон бусад синтолон фрикүүд хэд хэдэн удаа идээд үрвслээ авахуулах мэс засал хийлгэж байсан бичлэгнүүдийг та бүхэн үзсэн байх. За эдгээр синтолон фрикүүдийн тухай юу гэж бодож байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. Кирилл Тюрёшин гараа тайруулах болов яах вэ? Ингээд эдгээр бодибилдингийн спортын гутаагч нарын тухай сэдвээ үүгээр өндөрлөе. За Кирилл Тюрёшины хэрэгэлсэн синтол бол амь насанд нь маш аюултай. Хэрвээ та Монгол улсад эдгээр синтолон мангасыг бий болгохыг хүсэхгүй байвал энэ бичлэгийн доор комент үлдээгээрэй. Мөн сануулга болох үүднээс шеэр хийхээ битгий мартаарай. Ингээд дараа уулзлаа. Түр баяртай.